Хайчлуу давууны үхлийн тоглоом Animal World. Үхлийн тоглоом оо. Key drop нь Counter Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахсаад нь $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire Swap-тай танилцсан. Солиороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ишлээд 35% бонус авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Ямар гоё кино бас өөжний чанар үнэхээр сайн болж байна. Окей, Red Burger. Энийг та харж байна уу? Бүрхэн хавчаар байгааз. Тэгээ би сая сүүлд 6 сарын 1-нд хүүхдийн баяраар хүрээлэн дээр Doritos нэг юмд оролцоод тэнд надад нэг хүүхэд энийг коралт зөвлгээрээ гэд өгсөн амар хөөрхөн. Өгсөн хүүхэд үзчихвэл баярлаа. Энийг юусоо ингэж ихнээс нь авахгүй. Одоо корал маань ингээ банк энийг ингээ зүгээд байж хаалнаа. Окей. За би сүүлийн үед хайч чулуу даавуу тоглоомонд ерөнхийдөө бүр амар дуртай болчиход байгаа хгүй. Тэгээ одоо шууд хоёулаа хайч чулуу даавууд изээ. Хайч чулуу даавуу гингүүт чи яг нэг юм гаргаад би нэг юм гаргаад тэгээ хоёулаа үзээ. Хайч чулуу даав. За дахиад нэг үзье. Хайч чулуу даав. Гүйл. За ер нь яг юм хайч чулуу даавуутай кино мөн юу гэдэм болоо гэд хайж явж байгаад 2018 онд нээлттэй ээж байсан найруулагч Хан Яны Animal World гэхэд I just lost the video man. Pre-bad video man. Тэд кино болоод үзчихлээ. Нилээн том өр мөрөнд орцсон нөхдүүд нэг тийм хөлөг онгоцон дээр цугларангуудаа баячуудын урд янзын сайхан хайч чулуу давуудаад хожиж байгаа нууд нь асар их мөнгө олох боломжтой, хожигдож байгаа нууд нь эсэргээрээ тэр баячуудын өмч болоод буруу гарын химийн туршилтанд бие тушаанаа гэдэг. Ер нь бол айгүй энгийн ирнэ сонирхолтой концепттэй survival action adventure кино байгаамаа. Өнөөдөр та нартайгаа энэ киног сайхан хуваалцах гэж. Энийг үзчих нөгөө нэг Gambad-ыг нэг аниме байдаг шүү дээ. Тэ санаад орж байна. Боол болдог. Өнөөдрийн маань дугаартай KFC-гийн шинэхэн бүтээгдэхүүн болох сундаг бяслагтай моцарелла бургер болон амтад шаржгансан скуп шарсан төмс маань хамтран ажиллаж байгаа. What? Сундаг яасан гинэ? Өнөөдөр оройн хоолой маань шидэг байгаа нэг KFC ороод чүү? Байхгүй л шүү дээ. 4 инчийн зөөлөн талах шүүслэг 5-5 гажгүй зөвхөн салбарууд дээр болон скуп дуулам төрх хацсан ч масуур нь галзуурхад ганц гурван номер чин нуруу чин төгс эй bad bitch зурх чин төгс Animal World Recap by George гэнгээ тоглосон Кайси мэ хүүхдүүдийн төвд алиалагчийн ажил хийж амьдралаа залгуулдаг. That's you. Кайсигийн өөрийнх нь тайлбарлаж байгаагаар болохоор манай үнийг тийм сэтгцэн ч гэх юм уу өвчтөй юм байна лээ. Багтаа супер клаун гэж хүүхэлдэйн киног айгүй их үздэг байжгаад одоо харин яг тэр хүүхэлдэйнийхээ гол дүрийн супер алиалагчийг өөрийгөө гэж заримдаа төсөөлчдөг тийм өвчин гэдэг байгаа. Сэтгэл санаа нь асар тухгүй болсон үед ойр авд нь байгаа бүх ээл хүмүүс хүн амир мангас болж хувирангуудаа манай өн рүү дайрж яана гэж харагддаг. Манай өн яг энэ нормал биш юм уу? Би стрим үзчихсэн дандаа юм мангаснууд хүн амир юмнууд лээдэг гэж боддоос шүү дээ. Тэр үеэр нь супер алиалагч болоод хувирчдэн гэж хэлээ. Гэтэ мэдээж эдгээр нь зүгээр л төсөөлөлтүүдий те. Ямар ч тач Кайсигийн маань өвчтэй ээж нь одоо хүртэл эмнэлэгт ухаангүй өвдөж байгаа ч гэсэн Кайси чаваас тэгээ ээжийнхээ эмчилгээнд мөнгөөр тус болох нь байтугай өөрийгөө өвчтэйж чадахгүй л яваал юм л да. Бас дахиад нэг юм гэвэл Кайси ээжийг нь хариуцж байгаа совилогч охиныг чин сэтгэлээсээ крашилдаг, хайрладаг ч гэсэндээ дахиад сэтгэлээ илчлэх нь байтугай үй мөнгө зээлж төвөг удаж мудаал. Ер нь л амьдралд нь болж үтж байгаа юм айгүй цөөхөн. Яжитл нэг өдөр багийнхан найз Лижүүн гэж байр борлуулалтаар ажилладаг залуу Кайси дээр ирэнгүүтээ маний чинь ажиллаж байсан нэг үнэтэй байрны $12 сая үнэтэй пентхаусын эзэн нь өрөнд ороод мөнгөний шаардлагатай болчихсон болохоор пентхаусаа таал үнээр нь зарна гэдэг байгаамаа. Би өөрөө байраа барьцаалж зээл аваад 3 саяыг олдсон байгаа гэд. Ер нь бол тэр үлдсэн 3 сая Кайсигийн ээжийнх нь байрыг барьцаалаад олчихё гэдэг санал тавихчл байгаа юм байлээ л дээ.
Кайсигийн аав нь нас ураад нилээн удцсан. Тэгээд тэр байр бол ааваас нь үлдсэн цорын ганц хөрөнгөч гисэн. Ээжийнх нь би ерөөсөө сайжирж өгөхгүй байгаа энэ үед бол Кайси мөнгөний төлөө юу ихэд бэлэн сэтгэл зүйн тогтворгүй байж таарсан болохоор лижүүнүүд ир саналын зөвшөөрөөд гэрээнд нь гарын үсэг зурчт юм аа. Тэр нь угаасаа фэлтг нь ойлгомжтой шүү дээ. Лижүүн утсан авахгүй байж үжигаад нэг удаа утсан авахта манийгаа уучлаарай өгшөө. Дараа нь яаж иж байгаад би мөнгийг чинь буцаагаа төлнө гэж хуцаж байгаа юм чи. Ажилтг борлуулалтын компани руу нь явж очиод лижүүн хаана байна гэж сурахад лижүүн 2 сарын өмнө өөр нэг үйлчлүүлэгчээ луурдаад ажилласаа халагдаад гэх юм уу да ор сурггүй алга болцсон юм байна лээ. Тун удалгүй нөгөө лижүүнтэй хамт яваад исэн шивэстэй нөхөр манай үнийг ирж аваад Яг ийм бод тэмдэл дээр болдог болов. Энэ зүгээр кинон дээр ингээд юу гэдэг хаяа амар цөөхөн болдог юм ингээд болд юм ширдэг. Ингээ кинон дээр болонгоч тэгэл нэг юм амьдрал нь болж бүтэхгүй хүмүүсийн амьд улам л болж бүтэхгүй болоод идэв штэ. Одоо миний юу гэдэг эргэн тойрон ч юм уу ингээд амьдрал нь бүр бүтэхгүй болоод ороцсон хүмүүс яд мэдэхгүй. Зарим нь яг арих марихынд ороод ажил төрөл хийхгүй тэгээд өрөнд орцсон хүмүүс байгаа. Ингэж яг өөрдүүлсэн юм байгаад нэг сонсчоог болохоор нэг кинон дээр л гардаг юм санагддээ штэ. захирал дээр аваачаад Тэний хүмүүс зөндөө яг үнэхээр уулзуулахад захирал нь Майкл Даглас сууж ивэл яах вэ? Харин тэ нөгөө нэг Basic Instinct, Wall Street, David Fincher-ийн The Game, MCU-гийн Ant-Man энэ төр дээр тоглолдог Hollywood-ийн дээд зэрэглэлийн жүжигчин Майкл Даглас хятад кино тоглосон байлээ. Энэ дүр нь ямар ч байсан өнөөх Лижүүний мөнгө зээлсэн компанийн захирал Андерсон гэдэг хүн баггүй юу? Кайсиг сайн сонсчээ гэж суулгаж хагаад танаа найз Лижүүн надаас зээлсэн мөнгөөрөө хэдхэн цагийн өмнө казинод бооцоо тавьж тоглоод бүгдийг нь алдчихсан. Хэдий чиний буруу биш ч гэсэн чи ч гэсэн надад өртөө. Барьцаан тавьсан тэр ээж чинь байшин одоогоор миний өмчгөлсэн үг шүү дээ гингүүтээ. Зээлсэн мөнгөнийх нь хүү энтрийг тооцоод үтсэн чинь ер нь бол манай Кайси Андерсонд 8 сая гаруй долларын өрөнд орсон болж таарж байгаа. Тэгээд за хамгийн 8 сая доллароо. Дач амар их мөнгө штэ. Ямар байр 8 сая долларын үнэтэй байд юм бэ? Үгүй 8 сая доллар ч юу юм бэ? 30 тэрбум биз дээ. гол нь тун удахгүй буюу 3 хоногийн дараа Андерсны зохион байгуулдаг нэг юм мангар өндөр шагналтай үхлийн тоглоом гэх юм уу да зохион байгуулагдаж байгаа юм байлээ. Хөлөг онгоц нэг арлаас хөдлөөд өөр арал руу аялах хугацаанд тоглоом тоглож тоглоомондоо сайн оролцож чадвал өрөнд өгөх мөнгөө ханган олох боломж. Гэтэ бас нөгөө талаараа бас 8 сая долларын зээл өгөх хэмжээний мөнгөтэй хүн байна бас амар тий. Тэгээ нэг 100 саятай хүн л 8 сая маяг үнд зээлүүлэх байлгүй дээ. Тэгэхээр л нэг 8 саятай хүн бол 8 саяг үндээс хүн зээлүүлэхгүй сте. Хүн өндөр биш үгүй. Хүн өндөр байсан ч утахгүй бас арай дэндүү. Тогоос гадна бүр экстра кэштай ч гарах боломжтой болж таардаг. Тэгэхээр тэ товчхондоо бол Кайсид 2 сонголт байгаа. Тэмцээнээс татгалзаад яаж иж хагаад баас цэвэрлээд ч хамаагүй хоолны мөнгөө танан байж 40 жил ажиллаад өрөө төлөх эсвэл мангар итгэхэд хэцүү шейди хүмүүст буюу одоо Андерсны багт итгээд тэр үхлийн тоглоомонд нь оролцохоор шийдэх нь ойлгомжтой шүү. Тоглоом руугаа явахаас өмнө өнөөх совлогч охин дээр очиод хэрвээ би 7 хоногийн дотор эргэж ирэхгүй байх юм бол ээж минь амьдралынхаа сүүлчийн сарыг баг зовломтойгоор өдөж өгөөрэй гэд хэлэхэд совлогч охин угаасаа нэг л юм биш байгаадаа ойлгоцсон те яасан бэ хайч гээд байгаа юм бэ мөнгөн санаа зовх хэрэггүй штэ чамайг дажгүй ажилд ортол чин би тусалж дэмжиж болно штэ гэд хэлсэн ч гэсэн Кайси нэгэнтээ шийдвэр гаргацсан нь ойлгомжтой хэрвээ би та нар ийм тоглоомд орох уу яг хэдийн өртөө яг ингээм те максимум капчн за хүн бол 10 сая өрөнд орчвол арайч үхлийн тоглоомд бол орохгүй байх яг та нарын хувьд юу гэдэг хэдэн сая төгрөгийн өрөнд орвол иймэрхүү тоглоомонд орох сонголт хийх вэ? 100 сая, 200 сая, 5 сая. Юу та нарын аим нэрийгээс л 5 сая гэж юу? 5 сая чи одоо цагийн ажил хийгээд 2 сард олно үстэй. Үй та нар амьдралдаа 100 тэрбум 10 тэрбумын өрөнд орох ямар ч боломжгүй. Тэний what? Та нар өөрсдөө тийм мундаг стан гэж боддё. Та нар яаж 100 тэрбумын өрөнд орох юм? Та нар ингээ бүх насаараа цуглуулах нэт орчин 100 тэрбум хүрэхгүй. Монгол хүн бүх насаараа цуглуулсан орлого одоо нэт инком 1 тэрбум л байгаа шүү дээ ер нь бол. Та нар тэрбумыг тэгээ төлж чадна гэж бодож байгаа юм ер нь. Тэрбумыг бол төлж чадна уу? Яг хоо 100 тэрбум байвал үхлийн тоглоомонд орё гэж бодож байгаа юм. Үнэн та нар бүр дэлгүүлүү шааж шүү дээ.
гэж ирэх юм бол чамайг дахиж хизээч орхихгүй гэж хэлээд хөлөг онгоц руу явж байгаа юм аа. Андерсны хүмүүс угаасаа тэднэрт одоо хөлөг онгоцны байршил энтриг мэдэгдэхгүй тулд тариа тарьж унтуулангуудаа хөлөг онгоцонд суусныхын дараа сэрэж байгаа. Нэрэл бүр захан нүл үзэгдэх мангар том далайн дунд мангар том хөлөг онгоцон дотор сэрж идэг. За тэгээ илүү одоо юм нуршаад яах вэ? Хамгийн гол нь тэр нэг одоо үхлийн тоглоом шүү дээ. Тоглооморгоор let's go. Хүн болгонд 12 ширхэг карт байгаа. 4 ширхэг хайч, 4 ширхэг чулуу, 4 ширхэг даавуу. За бас хүн болгонд 3 ширхэг од буюу ер нь бол одоо ам гэх юм уу да тий байгаа. Тэнд байгаа хүмүүсээс хэн нэг нь тоглоё гэж уураад хоёр талаас зөвшөөрөх юм бол аль бие усны дийлэртэй ширээн дээр очиж 3 төрлийн үзэрнөөсөө хоёулаа нэг гаргаад ямар хүзрэггүй болсныг дийлэр тэрийг дэлгэж харуулснаар хэн нь ялагч болсноо тодорхойлж байгаа. Ялагдсан үнэ нь өнөх 3 одныхоо нэгийг ялсан хүн шилжүүлж өгнө. Мэдээж 3 одоо дуусгачвал ялагднаа л гэсэн үг шүү дээ тий. Одоо хасагднаа л гэсэн үг шүү дээ тий. Тоглоом нийтдээ 4 цаг үргэлжлэх бөгөөд цаг дуусахад дор хаяж 3 одтой за бас анх оногдсон 12 үзрөө бүгдийг нь тоглоод дуусгасан байж хожлоо гэж тооцогдоод Андерсонд төлөх ёстой өрөө цайруулнаа гэсэн үг. Тэрнээс гадна бас яг тэр нөгөө нэг тоглоомын танхимд нь ганц удаа мөнгө зээлэх боломжтой банкны хэсэг байгаа юм байна лээ. Тэгэхээр хүзрүүдэд дуусгаад 3 одтой үлдээд хожих нь тодорхой болсон хүмүүс цаг дуусахаас өмнө хүссэн хэмжээгээр нэг удаа мөнгө зээлээд тэрийг эндээс аваад гарах боломжтой. Эсвэл тоглолт дуусахад 3-аас дээш одтой үлдэж чадах юм бол хүзрөө дуусгасан ч 3 одны болцлоо хангаж чадаагүй хүмүүст илүү однуудаа өндөр үнээр зараад зарсан мөнгө аваад гарах боломжтой. За сайхан зам нь бол юм байгаа заяа. Муухай зам нь болохоор тоглоомын 4 цаг дуусахаас өмнө 3 одоо гурууланг нь алдчих юм бол хожигдно. За бас хэдэн ч одтой байсан хамаагүй бүх хүзрөө тоглож дуусгаагүй байх юм бол бас хожигдно. За бас тоглогдсон хүзэр болгон устгалд орохоос гадна тоглогчдын дунд нийтдээ хэдэн хайч, хэдэн чулуу, хэдэн даавуу одоогоор байна вэ гэдэг каунтыг нь шууд лайв апдейт хийгээд явчихвал ялчгүй маттай сайн хүнд бол давуу тал гаргах юм шиг байлаа. Одоо тэн тим юм байгаа, тэд энэ надад ийм үзэр байна гэлтэй. Миний толгой бол хөрөхгүй юм байлээ гэж. Тэгээ тоглолт эхлэхээс үлцэгчдэд Doritos тарааж өгдөг. За тэгээ мэдээж Doritos маань сайхан үдийн нийтмэр халуунууд өрүүдээр байлээ. Jizz байгаа. Заавал үргэрээ үзээрэй. Ямар ч л үсэн цаг нь тоглогдож эхэлснээр тоглолт аль бие усаар эхэллээ. Энд тэндгүүл хожигдчингуудаа чэрүүлээд гарч байгаа хүмүүс, сандраад яхаа мэдгүй байгаа хүмүүс гээл янз бүрийн зөв сүрэн жоох үеэр манай Кайси дээр Жан гэж нэг нөхөр ирснэ. Энд байгаа тоглогчид бүгдээрээ анх удаа ирж байгаа хүмүүс биш. Эднэрээ ихэнх нь туршлагатай тоглогчид. Үннээр тоглолвол чиний ялах магадлал бага. Гингүүтээ адилхан карт гаргах юм бол тэнцээ гэж тооцоод хэнэн ч од хасуулахгүй гэсэн дүрмийн тухай сануулангуудаа хоёулаа тохиролцоод яг адилхан дарааллаар бүх картаа тоглоод дуусгачвал хэнэн ч одоо асуулахгүйгээр бүх хөзрөө дуусгаад эндээс гарах боломжтой гэд гормын санал тавьж идэг гэх юм уу да. Кайси тэгээ тэрэнд нь итгэжтэй юм аа. Дуудсан ширээн дээр нь очингуудаа тоглолтоо эхлүүлж байгаа. Кайси яг тохирсон ёсороо хайч үзрөө гаргахад Жанч гэсэн хайч гаргаад эхний тоглолт айгүй өөрхөн тэнцээгээр нэгэндээ хохирлгүй дуусж байгаа. Яг энэ маягаараа нилээдэн тоглолт явж дуусахад Жан яг хэлсэндээ үрж бүгдэнд нь тэнцсэн ч нэг тоглолтын дээр мөгүүлээс нь овш чин чулуу гаргачингуудаа Кайсигаас нэг од авчвал яах вэ? Гэтэ яах вэ шууд уучлалгуугаад яана мен чин дараалын алдаа цээжилчихээ. Одоо чи чулуу гаргаад би хайж гаргаад одыг чин буцаагаад өгчээ гингүүтээ бүр нүдэн дээр нь харуулж агаад хайчны үзрөө ууган ширээн дээр тавьдаг л та. Даанч хүзэрнүүдээ нээсэн чин мунохоо ойлгомжтой л доо элби арга ашиглаад хайчны үзрөө даавны үзэр болгоод солилцсон байлгүй яах вэ? Анхнаасаа л төлөвлөгөө нь ийм байсан байгаа байхгүй юу? Үлбисэн нав шин царайг нараад байгаа. Кайси маань ингэж Жант скамд болснаар дахиад нөгөө эргэн тойрны хүмүүс нь мангас суулж харагдаж марагдаа тэлтрээд баахан хий марсаар байгаа ухаан алдах бөгөөд ухаан алдаад сэрэгтэн нөгөө нэг ээжийнхэнд байшинг барьцаалуулж мөнгө зээлүүлсэн багын найз Лижүүн хажууд нь ээжэдэг. Харин тий бас өрөө цайруулах гээд Кайси шиг энд ирсэн гамбилж байгаа юм байлээ. Угаасаа л Кайсигийн энд ирэх үндсийн тавьсан хүн шүү дээ. Тэгээ Кайси Лижүүнд эхэндээ ууралж исэн ч гэсэндээ сүулдэ за яах вэ гэд мань хоёр одоо эвлэрж байгаа юм шиг байна. Уг нь бол хамтарч ажиллая гэдэг санаа гаргасан ч гэсэн чааваас бүтлэн бөксөрөө эргэцэн хоёр дурак Лижүүн болохоор нэг од дөрвхүү үзэртөө үлдсэн, Кайси болохоор бүр ганц од ганц үзэртөө үлдсэн байгаа байхгүй юу. Гэтэл бууж өгөх болоогүй манай хоёр ядчил үзрөө дуусгачааг байгаа болохоор нэг арга сэддэг нь хоёр одтой өрнөө нэг ч үзэргүй үлдсэн хүн хайж олоод тэрнтэйгээ хамтарч ажиллая. Нөгөө гайод хожигдох юмш боломжгүй болчихж байгаа юм байна шүү дээ. Нэг хүзэртэй 5 оттой байгаа юм байна шүү дээ.
яа гэж сэтгэж байгаа. Тэр хүнээ ч гэсэн олдго л доо. Гэтэ нөгөөх нь картнуудын шалгаж явах үеэрээ нэгийг нь нууцаар хулгайлчингуудаа шууд гамбилдаад хожигдчихдөг. 3 оттой болох сүүлчийн боломж нь л гэж бодсон юм шиг байлээ. Чааваас тэгээ одоо картчгүй ганцхан оттой үлдчихэж байгаа. 0-д оруулж хагаад баахан зодсон ч гэсэн чааваас та тэгээ ганц охиныхоо төлөө энэ дэрсэн ганц бие аав юм байлээ л дээ. Кайси маань мэдээж хүн чанартай, хүн чанар нь зулгаагаад за яах вэ саяны үйлдэлийг чи уучлаад гуруулаа хамтарч ажиллая гэд нэг баг болж байгаамаа. Энэний нэрийг мэдэхгүй юм байлээ, зүгээр гамбаа гэд нэрлэчих. Гамбаагаас манай хоёр бас нэг санаа авдаг нь гамбаа нөгөө манай хоёрын картыг шалгаж үзэхэд 4 ширхэг хайч 1 ширхэг даав байсан байгаа байхгүй юу? Ер нь бол ихэнх тоглогчдод аль болох одоо картнуудаа тэнцвэртэй байлгахыг оролддог. Тэгсэн чинь манай хоёрын одоо тийм тэнцвэргүй баахан айж байсан болохоор гамбаа манай хоёрт бас яг итгэж өгөөгүй юм байна лээ. Өөрийг нь скамдах чинь гэж бодсон гэх юм уу та. Яг энэ логикийн сонсчингуудаа Кайси ямар нэгэн тоглогчийг маш сайн ажиглаж ямар дараалалаар тоглож байгааг нь мэдчихэнгүүтээ тэр хүн дээр очиж тоглолвол зүгээр юм байна гэж сэтгэхэд сүүлчийн 2 тоглолтонд чулуу болон хайж гаргасан нөхөр дээр очиж дүвэлд дуудаж байгаа. Таамаглан ч нүдэ олсноор нөгөөх нь даавуу гаргаад манай эд нэг оцуулгаж чаддаг. Лежун гамбаа 2 за ашгүй явъя гэсэн чинь Кайси нөгөө залууга дахиад нэг тулаанд дуудчихвал яах вэ? Зүгээр ч нэг дуудаа зогсчилгүй үлдсэн 3 картаараа гуруулангаар нь 3 удаа тоглоё гэд хэлцдэг. Манай 3-т 3 үзэр үлдсэн гуруула хайч байгаа штэ тий. Яг юу бодж ингэж байгаа юм болоо гэсэн чинь Кайси ингэж тамгалж байгаа юм билий. Нөгөөх нь угаасаа манай 3-т 3 карт үлдсэн байгааг нь мэдж байгаа болохоор энэ 3 карт нь яг сайхан тэнцвэртэй хайч чулуу даав 3 байгаа гэж таамаглана гэж үзээд 3-ын 3 хайч байгаа гэж бол яагаад ч таамаглахгүй гэж бодсон гэх юм уу да. Тэр нь ч ер нь бол нүдэ болоод эхний талаан дээр нөгөөх нь чулуу гаргаж ялсан ч гэсэн үлдсэн 2 дээр нь яалтчгүй хоёулаа хайч байна гэж нөгөөх нь тооцоолгүйгээр 2 даав гаргаснаар манай эд дахиад нэг одны ашигтай ажиллаадгалгүй яах вэ? Кайси бас тиймч тэнэг нөхөр биш л юм байна шүү дээ. Ер нь бол гэснээс тоглоом дуусахад 1 цаг гараагүй хугацаа үлдлээ. Манай гуруулаа нэг ч хүзэргүй болсон байгаа шүү дээ тий. Банкны эсхээс зээл авангуудаа тэр мөнгөөрөө бусад оролцогчдоос карт худалдаж авч болох юм байлээ л дээ. Гэтэ яг ямар карт авах вэ гэдэг дээрээ гаццсан байж итэл одоо бүх хүмүүст байгаа картны тоог харахад яалтчгүй даауны карт нөгөө хоёроос бага тоотой байгаад байгаа байхгүй юу? Яг энэ маягаараа тоглолт үргэлжлээд байх юм бол цаг дуусах төгөхөөр даауны карт бүр тэг болоод хамгийн түрүүнд дуусах магадaltaй гэж үзсэн болохоор Кайси банкнаас зээл авангуудаа дээрэс нь бас хүмүүст дан чулууны карт авж байгаагаа мэдэгдүүлэхгүй тулд өөр хүмүүсээс цөөхөн тооны хайч даауны карт худалдаж аваад нилээ хэдэн үнээс чулууны картыг олноор нь худалдаад авчдаг. Худалдаа авалт гэснээс Италийн залуусын загварын хамгийн Nice ad. Тэгээ угаас чулууны үн өсөх нь тодорхой болчихж байгаа байхгүй юу? Ялагдах магадлал бага. Улмаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний дараа манай 3-т хүмүүсээс худалдаж авсан 4 даавуу, 2 хайч, за тэгээд хүмүүсээр худалдаж авахуулсан 30 чулуу гэдэг 36 картны инвентори бүрдэж байгаа маа. Одоо ер нь бол ингэ болчихж байгаа нь даавууны картнууд дуусхийг л хүлээх хүлж байгаа байхгүй юу те. Бодлогооныг нэлээд сони юм болдго нь даавуу уг нь дуусчих ёстой штэ. Тэгсэн чинь эсэргээрээ даавуу яг нөгөө хоёртойгоо тэнцээд за бүр жоохон илүү гараад ирсэн байвал яах вэ? Төсөөлөлд байгаагүйгээр хайчны үзэр бүр амар хурдан багасаад одоо чулуу нь юусоо хөдлөхгүй болоод эхэлсэн байдیں۔ Энийг нь харж сандарсандаа гамбаа лижүүн хоёр хамгал хурдаараа шууд тоглоцохоосон ч хоёулаа хожигдож нэг од алдснаар тэр 3 одоо юусоо 3 одтой болоод үлдчихдэг. Даавуунууд гинэт багасгаа болцсон нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш юм байлээ л дээ. Манай эдийг ингэж чулууны карт ихээр цуглуулж байгааг нэг нөхөр анзаарчингуудаа зөрүүлээд банкнаас мөнгө зээлээд бөөн даавууны карт хүмүүсээс худалдаад авсан болж таардгийг. Өөрсдөө бүр манай 3 дээр ирэнгүүтээ тэнэг л байна да та эд энтер гэж дооёолж ийснаа. Угаасаа та нарт хангалттай цаг үлдээгүй юм чинь эрсдэл үрээд надтай нэг удаа тоглол. Бид 3 гуруула 4 одтой учраас дуусгах ёстой ганцхан л карт биднэрт үлдсэн. Бид 3 дундаасаа 3 од бооцоон 50. Та 3 ч гэсэн үлдсэн 3 одоо за бас банкнаас зээлж карт авсан мөнгөнийхөө үлдэгдлийг бооцоонд 50 гэж санал тавьснаар угаасаа манай 3-т өөр арга байхгүй штэ. За шаа гэж тоглохоор болж. Кайси угаасаа өөртөө итгэлгүй байгаа юм руугаа дайрж орохгүй нь ойлгомжтой. Нөгөө 3 угаасаа тэнцвүүгээс гадна тэгш тооны карттай байсан бол өөрсдөө хоорондоо тоглож картуудаа тэнцвүүсээр байгаад картаа дуусгах боломжтой. Тийм байтал заавал нэг картаараа тоглох гэж
зогсож тэд нар дээр ирсэн гэхээр тэр ганц карт нь илүүц болоод сондгоороод үлдсэн сондгоо карт нь гэсэн үг шүү дээ, тий. Өөрсдөө угаасаа ингэж сондгоо карт үлдэхийг тооцоолж исэн болохоор Кайсигийн крүүтэй тоглоход давуу байж болох карта буюу даауны карта үлдээсэн байх ёстой гэдгийг нь Кайси нэвт шувт уншсан, өдөөс нь хайж гаргацсан байлгүй яах вэ? Нэмээд 3 оттой болчих. Тэгснээ бүр тэр 3-т ямар хэд хэдэн карт байгааг тооцоолоод томьёолоод мэдээд авчингуудаа чамд одоо 8 даавуу 2 ширхэг хайч байгаа. Банкнаас $100,000 зээлж надад өгөөд дээрээс нь картнуудаа бас надад өг. Үгүй бол би чамд ямар картнууд байгааг хүн болгонд зарлан шүү гэж сүрдүүлээд $100,000-оос гадна 10 ширхэг картаа болж байгаа маа галзоо. Яг энэний дараа өнөө тоглолтын эхэнд Kaiser scamдсан Jam манай хүн дээр ирэнгүүтээ өөрийнхөө 1 ширхэг одоор хэдэн хөзөр солио гэд 8 их гэдэг байхгүй юу. Kaiser угаасаа зөвшөөрөхгүй тэгсэн чинь Jam өмнөх жилийн тэмцээнд бас орж исэн тухайга хэлэнгүүтээ дахиад нэг мэдээлэл задруулдаг нь хожигдсон хүмүүс нэг юм заалыг шууд харж болдог, нэг талын цонхтой өрөөнд төр төгжигдээд тоглолт дууссаны дараа тоглолтондоо амжилттай хожсон хүмүүс дундаас тэр хожигдсон хүний төлөө өөрсдийнхөө одноос төлөөд гаргах юм бол эсэн мэдэндээс гарч болдог тухай хэлдгийн. Ер нь л ихтэй зүгээр л чи наад хоёртоо итгээд хэрэггүй. Тэр өрөөнөөс хэнч мөнгө төлүүлж гарч байгаагүй маа. Шууд тэндээсээ лабораторийн туршилтанд шилждэг юм аа. Би тэр лабораторид байсан хүмүүсийг харсан. Наад хоёроо скамдаад эндээс гараа л гэдэг мессеж өгöd байгаа. Тэрийг сонссон ч гэсэндээ Kaiser бол би хоёр найздаа итгэж байна. Чи зайлаа гэд намайг зөвшөөрөхгүй шүү дээ. Одоо ерөөсөө 39 хүн чулуу 14 хүн хайж 39 хүн даавуу үлдээд цаг нь дуусах гээд айгүй эвгүй байгаа. Гэтэ Kaiser бол нийт байгаа үзүрний тоон дээрээс бусад оролцогчдод байгаа үзрийг баг математик даад бодсон юм шиг байлээ. Жохон хүлээж агаад яг тоглох гэсэн чинь Жан заалны голд гарч ирэнгүүтээ. За найзуудаа над руу анхаарлаа хандуулж байгаарай. Бидний дунд цөөхөн үзэр үлдээд байна. Дараачийн өрсөлдөгч чинь чиний үзрийг нэвт шууд мэдчих магадлал маш өндөр. Тиймээс надад нэг санал байна. Бүгдээрээ хөзрөө нийлүүлж агаад холилт хийгээд буцаагаад тарах санал. Та нар зөвшөөрнө үсттэй гэхэд өчнөө яахаа мэдэхгүй айд сандарж байгаа хүмүүст угаасаа энэ санал нь таалагдсан штэ. Бөөндөө зөвшөөрж байгаа ч гэсэн Kaiser бол мэдээж энийг нь зөвшөөрөхгүй, карта өгөхгүй гэж үрийчдгийг. Тэгсэн чинь Жамуу новштэй бид нар бүгдээрээ карта олж байгаа. Чи карта олохгүй байх гэдэг чинь шудраг бус. Хэрвээ картуудаа өгөхгүй бол холилт дууссаны дараа бидний нэгэн ч та нартай тоглохгүй хоорондоо л тоглоно гэж одоо боломжхагснаар Kaiser картнуудаа өгж байгаа маа. Ямар ч тач холилт дууссаны дараа манай 3-т 32 чулуу, 34 даавуу, 3 ширхэг чулуу ирсэн байдаг. Нийт үзүрний самбар руу харсан чинь 34 даавуу гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүх даавуу нь манай 3-т байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Яг энэ үеэр нь Жан нэг ганцхан үзэртэй нөхөр дээр очсон, хоёулаа тоглоё гэд гуйцсан байж байгааг нь Kaiser хараад нэг л юм биш байгааг ойлгочихж байгаа. Улмаар шууд явж очингуудаа бүхий л хүний нүдэн дээр булхайг нь илчилдэг. Жан үзэрнүүдийг холж явахдаа ямар нэгэн аргаар бүхий л даавнуудыг Kaiser өгчөнгүүтээ өөрийнхөө үлдсэн ганц үзэрт чулуу авч үлдээд тэгснээ бүр нэг хайчны үзэрний буланг нь нуглаад тэмдэг тавьсан байлгүй яах вэ? Тэгээ яг тэр тэмдэг тавьсан хайчны үзэртэйгээ тоглох гээд гуйгаад сууж байгаа нь нөхгүй. Kaiser тэрийг илчилчэнгүүтээ залмих булхай санаанаас чинь би одоо залхлаа гэд надад 3 төрлийн үзэр гуруулаа байгаа. Тэгэхээр би та нарт шудраг тоглолт санал болгоё. Би ширээн дээр рандом байрлалаар нэг хайч, нэг чулуу, нэг даавуу гаргаж доош нь харуулж тавиад та нар өөрсдөө аль үзэртэй нь өөрсдийнхөө үзрээр тоглохоо шийдгэснээр хүмүүс бөөнөрөө л нэг нэгээрээ Kaiser-тэй тоглож байгаа. Угаасаа л яг шудраг азны тоглоом болчихж байгаа шүү дээ. Тэгээ Kaiser хожигдох нь хожигдоод, Kaiser хожих нь хожоод нэлээд тоглолт өнгөрсөний дараа манай 3 5 од 66 карттай үлдэж байгаа юм билээ. Яг энэ үеэр карттай байх чинь аюултай биш юм уу? Карта дуусахгүй л хожигдно үстэй. Гэхдээ олон байлаа гэд хамаа авахгүй тэгштооны үзэртэй байх юм бол хоорондоо тоглоод дуусах чинь тийм болохоор нэг аюулгүй юм байна те. Дуусчих гээд хинтээ чамаагүй тоглох гээд аргаа барьцсан байж байдаг. Угаасаа л булхайцсныг нь хүн болгон мэдж байгаагаас гадна ганц хүзрэн чулуу гэдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Чулууг хожиж болох ганц хүзэр буюу даав нь бүгдээрээ Kaiser байгаа. Тэгэхээр хэн ч угаасаа Жантай тоглохгүй л байхгүй юу? Энийг нь ч Kaiser мэдчихсэн болохоор Жан дээр очингуудаа чамд ямар ч арга үлдээгүй. Цаг юу юугөө дуусгах гэж байна. Амьд үлдмээр байгаа бол 8 одныхоо 5-ын бооцон тавиад
бит гуравтай тоглол гэж хэлж байгаа. Угаасаа Жангийн үзэр нь чулуу гэдгийг мэдж байгаа болохоор даавуу гаргаал ялж штэ тий. Гэтэ нэг асуудалтай юм нь манай гурав уг нь бол 66 буюу тэнцүү тооны карттай байгаа штэ. Тэгэхээр нэг нэгэнтэйгээ ижил карт гаргаж хоорондоо тоглож тэнцүүлээл одоо алдахгүй гуруула картнуудаа устгалд оруулаад цаг дууссаны дараа од худалдаж аваад амьд гарах боломжтой гэсэн үг байхгүй юу? Жантай тоглож нэг даавуугаа өхүүлснээр сондгоо тооны карттай үлдээд хоорондоо тэгж одоо тэнцэх арга хийж чадахгүй болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ яг яагаад заавал Жантай тоглох гээд байгаа вэ гэхээр Кайси зүгээр нөгөө анх скамдуулсан өршөөгөө за бас тэгээ Жанд скамдуулсан зөндөө олон хүмүүсийн өршөөг өөрөө авах гайлгаа байл л дээ. Лижун Гамбаа хоёр яах юм бэ? Хэрэггүй шүү гэхэд та хоёр санаа зовоод хэрэггүй. Хожигдлыг би өөр дээр авнаа. Намайг хүлээлгийн өрөөнд оронгууд одноосоо төлөөд гаргаарай заа юу гэж хэлэнгүүтээ Жаныг угаасаа карта дуусгахын төлөө юу ч хийхэд бэлэн гэдгийг мэдчихсэн болохоор скамдсан бүх хүмүүсээс нь уучлал гуйлгуулад амнаас нь цус хасгартал өөрийн сайхан алгадуулаад завс тэгээд чулууг нь даавуугаараа ялангуудаа 5 одыг нь авж байгаа маа. Мэдээж за Кайси маань картнуудаа дуусгаж чадаагүй болохоор хасагдсан тооцогдоод өнөө хүлээлгийн өрөөрөө ордог. Гэтэ Лижун Гамбаа хоёр одоо одноосоо төлөөд гаргачих юм чинь зүгээр шүү дээ. Мөнгөний төлөөд гаргачих нь үстэй те. Тоглолтыг аль бие усаар дуусаад хүлээлгийн өрөөндөх тоглогчид амьд үлдсэн тоглогчдод харагдаж эхлээд одноосоо төлөөд гаргах боломжийн одоо 10 минутын хугацаанд нээгдсэн ч гэсэн 3 од авч үлдэж чадаагүй өчнөө олон тоглогчид Лижун Гамбаа хоёроос илүү однуудыг худалдаж авах гээд шавах нь ойлгомжтой. Уг нь бол Лижун би найзыгаа аврах ёстой та нарт зарахгүй гэж татгалзаад Кайсиг гаргахын тулд 3 од төлөхжсэн ч Гамбаа хажуунаас нь орж ирж одыг булаангуудаа энэ хүмүүс нэг одын $500,000 авъя гэж байна. 500,000-аас ч дээш үнээр авахд эднэр бэлэн. Кайсиг аврах гээд однуудаа өгчих юм бол чиний өрийг хэн төлөх юм? Энтэр гэж хуцтай. Яг үнэн л дээ. Гэтэ нэг муухай юм нь болохоор заяо. Нөгөө нэг жоохон охиноо ганцаараа тижээдэг ганц би яав энтэр гэдсэн штэ. Тэр нь худлаа юм билээ. Худлаа ирсэн юм билээ. Анханасаа энэ Гамбаа Лижунч гэсэн бодит байдалтайгаа нүүр тулж байгаа. Улмаар Лижун бүр Кайсигийн өмнө өвдөг сүгдөж сууж байгаад уучлал гунгуудаа найз нь ээжийг чинь өөрийнхөө ээж мэт хайрлаж хамгаалж бүхий л имчилгээний төлбөрийн төлнөө ээжтэй битгий санаа зовоорой намайг уучлаарай гэж однуудаа зарах гээд яваад өгдөгөө. Яг энэ Кайсигийн хажуунаас хараа сууж исэн нэг нөхөртэй угаасаа ямар нэгэн үн цэнтэй юм ийшээ авч ороогүй бол хинч чамайг тоож гаргахгүй штэ гэд өөрөө болохоор уут дүүрэн мөнгө аваад ороод ирсэн юм байлээ л дээ. Хоёр найз нэрээд гаргаж авч байгаа юм. Энэ үеэр нь дахиад өнөөх Кайсигийн өвчнөө нүдлэнгүүтээ мөнгөтэй нөхрийг цохиж авч нүдээд балай юм болдог ч гэсэн хамгаалагч нар салгаад нөгөөхийг гаргадгийн. За тэгээ угаасаа Кайсигийн төлөвлөгөөнд гэхдээ бас мөнгө энтрийг булаах биш байсан байлээ. 3 од дор хаяж $1.5 сая хүрэхээр байгаад байгаа штэ тий. Тэгэж тооцсонгууд тэр уутанд байсан мөнгө нь яагаад ч тийм үнийн дүнд хүрэхээргүй хэмжээний бага мөнгө байгааг анзаарангуудаа ууттай мөнгнөөс өөр ямар нэгэн үн цэнтэй юм энэ нөхөрт байгаа юм байна гэдгийг ойлгоцсон байгаа. Нурууны шархны лентнийх нь голд одоо цаана нь үнэт чулуунууд байсан байгаа байхгүй юу? Тэрийг нь л нууцаар булаах гэж дайрсан юм байлээ. Улмаар саяны нөхрийг гаргасан хоёр нөхөр шууд дахиад 3 од өгөнгүүтээ Кайсиг суллаатгалгүй яах вэ? Гарах замд нь тэнд байсан нэг ах хүү Кайсиг урд өвдөг сүгдөж сууж хагаад хүүгийнхээ нэр амьдэрдэг гэрийн аяг энтрийг хэлээд миний дүү ахыхаа хүүд ганцхан зүйлийг дамжуулаад хэлээд өгч одоо хэрглэж байгаа юм хямдхан имээр солиод хэдхэн сарч гэсэн илүү амьдрахаа бодоорой бас аав нь чадлынхаа ирээр хичээсэн шүү гэдэл дамжуулаад өгч гэж гуйдаг. Hey, ahora. He's back. 辈子批，但是规则。给我！ Тэр үнийг суллаа. Би аавыгаа багтаа алдчихсэн. Хүүгийн чинь яг одоо юу мэдэрч байгааг би маш сайн мэдэж байна. Хүү дээрээ очив.
Муг өдсөн юм уу? Мэд очог бах уу? За тэгээ кино маань энэ дүрээд өндөрлж байна да. Тэгээд шинэ байршил ер нь та хэдэд ямар ч санаж байна. Надад бол айгүй гоё цэвэрхэн байгаа зүгээр. Ард ингээ илүү дутуу юм уучихгүй ингээ гоё цагаан хаан. Нэг тийм те ингээ та хэдтэй ингээ диважингаас мэдчилж байгаа юм шиг те үр цайх гадах шиг байна. Удахгүй нар гарах гэж байна. Жохон ойр үрж ингээ кинчана. За тэгээ дараачих хавчлаар уулзлаа. Түр баяр та. Окей, баяр та. Хайртай шүү за. За. Сайхан. Искаймэ. Гой зүзүүлээрэ. Удахгүй л зэ. Окей. Хамбайсна сантал